болон олимпиадыг 3 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Жилээрх тусам оролцогчдын тоо чанар нь сайжирч байгаа уг олимпиадыг шинжлэх ухааны техникийн их сургууль, төмөрлөг, машин үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо хамтран зохион байгуулжээ. Энэ удаагийн олимпиадад 600 гаруй инженер болон оюутнууд өрсөлдөж шилдэгүүдэд тодрууллаа. Багийн тоглолтод 1-р байрыг Эрдэнэт үйлдвэрийн инженер зураг төслийн хэлтэс, 2-р байрыг мөн Эрдэнэт үйлдвэрийн засвар механикийн завод, 3-р байранд шинжлэх ухааны техникийн их сургуулийн механик инженерийн их сургуулийн баг эхний 3 байр шалгарлаа. Мөн инженеруудын ганцаарчилсан төрөлд Эрдэнэт үйлдвэрийн инженер зураг төслийн хэлтсийн сод жаргал Эрдэнэ 2, Апо компани инженер Гантулга, за харин оюутны төрөлд механик инженерийн сургуулийн оюутнууд шилдгээр тодорч шилжиж явах зам өргөмжлөл мөнгөн шагналаар шагнууллаа. Олимпиадын арга хэмжээнд улсын их хурлын гишүүн, Монголын төмөрлөг, машин үйлдвэрлэгчдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Батхүү, улсын их хурлын гишүүн Бацаандан болон Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар цахилгаан тээвэр компани төлөөлөлд оршсон юм а. Тэгэхээр энэ олимпиадын ач холбогдлын үеэр зэрэг одоо өнөөдөр дэлхийн нийтэд хөгжсөн орнууд хэрэгжилж байгаа одоо энэ зураг төслийн чиглэлийн програм хангамжуудыг хэрэглэн манай энэ инженерүүд манай энэ оюутнууд хэрхэн одоо эзэмшиж байна гэдгийг одоо шалгаж байгаа юм олимпиад болж байгаа маа. Тэгээ энэ одоо олимпиад төрүүлсэн жваа одоо энэ оролцсон энэ хүмүүс бол бүгд л одоо манай улс орны хөгжил дэвшилд өөрийн одоо хувь нэмрээ оруулах дэвшилт технологиг утгатай авчирчихсан байна гэсэн нотгшуулж эхэлж байна гэдгийг одоо харагдаж байна. Ингэснээр одоо бид бол ямар нэгэн одоо техникийн эд анги болон угсралтын ажлуудыг компьютер ашиглаж хийх чадвартай болж байна гэдгийг харуулж байгаа олимпиад юм аа. Эрдэнэтэд байгаа бид нар болохоор зөвхөн ажиллаа хийгээд явж байдаг. Тэгээ ажлын хувьд болохоор бид нар шин сонин соргог юмнуудыг бас тэр болгон бас сонсч амждаг. Одоо технологийн сургуулийн хувьд бол багш нарын хувьд бол асар их мэдээлэлтэй шин технологи одоо шинэ одоо програм хангамж шиг юм уу те. Тэр талаас нь илүү бас судалж сонирхож бас харж устаасаа ингээд бас суралцдаг. Тэрнээс гадна бас энд бас өрсөлдснөөрөө бас Монголдо бид нар ямар хуу төвшөнд яваа гэдгээ бас мэдж авдаг. Тиймэрхүү. За улсын их хурлын гишүүн, төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбооны ерөнхийлөгч Батхүү шилдэг инженерүүдэд шагналгаардуулахдаа аж үйлдвэр, төмөрлөг, машин үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлж мэддэг чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэх нь хөгжлийн гарцсан. За бид шилдэг техник технологиг нутагшуулж дотооддоо нэмэн өртөгч гэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хэрэгцээг ангаа зогсохгүй дэлхийн зах зээлд гаргах ёстой. За монголчууд өөрсдийн оюун ухаанаа шингээсэн бүтээгдэхүүнээр дэлхийд өрсөлдөх ёстой гэдгийг онцолж байсан юм а. Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн холбоо, техникийн их сургууль, бусад инженери техникийн ажилтнуудтай хамтарч ажилласнаар бид нар Монголд үйлдвэрлэсэн нэлээд их олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг гаргаж байгаа. Үүний нэг жишээ бол одоо дуу бус нэртэй троллейбусыг 30 үйлдвэрлэж нийслэлийн нийтийн тээврийн хэрэгцээнд нийлүүлсэн байгаа. Удахгүй бид нар автобусыг Монголд үйлдвэрлэхийн угсархаар ажиллаж байна. Мөн одоо цахилгаанаар ажилладаг суудлын автомашин, тэгээд Японы зах зээл дээр Японы томоохон компаниудын автомашины үйлдвэрлэлийн тоног хөрөж эд ангиудыг Монголд үйлдвэрлэж нийлүүлэх ажлуудыг хийж байгаа. За олимпиад төрүүлсэн инженер оюутнуудыг Эрхүү хотноо эх 7 дугаар сарын 13-наас 15-нд болох инженерүүдийн чуулганд оролцуулах юм а.